Ашигт сумын Багангийн багш болох хүн 2003 онд Дорнод аймгийн Багшийн коллежийг Багангийн багш математикийн мэргэжлийг төгсөн төлөв сургуулиудаа ирээд 19 дэх жилдээ ажиллаж байна. Ажлын хугацаанд 5 дугаар аймгийн 4 удаа авч төгссөн. Одоо 3 дугаар аймгийн ажиллаж байна. Хүүхдийг массажын сургах тал дээр голчлон анхаарч, сурагчдын алдаагүй зөв сайхан бичүүлэх арга зүйг хэрэгжүүлэн, дүрмийн дэвтэр, тойл бичих хөтлөн ашиглан хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний үр дүнд уламжлалт болгон зохион байгуулагдсан бүдийн лувсан цэрэн агшны нэрэмжит Монгол хэлний 4-р олимпиадад цэвэр бичих, цээж бичих төрлөөр шалгарч, мөн шилдэг ангиар шалгарсан байгаа. Мөн сүүлийн жилүүдэд аймгийн түвшин тогтоох шалгалтыг 70-аас дээш хувьтай үнэлэгдсэн. Багш солилцоогоор Дорнод аймгийн 12 дугаар сургууль 5 өдөр ажиллан туршлага судлах хугацаанд 3 дугаар ангид үзүүлэх хичээл зааж өөрийн арга зүй туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлсэн. 2021 онд биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд басан зохицох төслийн хүрээнд хүн орчин хичээлийн арга зүйн санаа боловсруулан дэлхийн том хичээл гарын алгад оруулсан. Мөн 2021 онд дэлхийн том хичээл доктортой хөгжлийн бодлогод ургаа мэдж удмаа нэрлэх сэдвээр арга зүйн төлөвлөлтийг заах аргын нэгдээрээ боловсруулсан. Дорнод аймгийн музейгээс зохион байгуулсан өв уламжлалаа дээдлэх цахим уралдаанд 6 хүүхэд өөрийгөө танилцуулж, омог ураагаа уран яран уншиж амжилттай оролцсон. Ангийн хүүхэд бүр уламжлалт тоглоом болох 9 дэлгүүрээр наадаж, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын холбооноос зохиогдсон оргилууд хамтдаа онлайн олимпиад ангийн суралцагч Гантягийн бэлгүүрэнд тэргүүн байр эзэлсэн. Улс даяар зохион байгуулалтын захин гимнастиадад амжилттай оролцсон. Цар тахлын мод зайны сургалтаа Google Meet, Zoom, Google Forum, Voice ашиглан хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Мөн ангийн группээр дамжуулан 38 захин хичээлийг бэлтгэн хичээл сургалтыг тасралтгүй явуулсан. Даалгаврын сангийн эмэгтгэл 3 блюпринтийг боловсруулан оруулсан. Бага насны хүүхэд хөгжил төлөвшлийг гэр бүлийн орчинд дэмжих номонд гэрийн даалгавраа хийлгэхэд анхаарал зөвлөмж сайн туршлага түгээн дэлгэрүүлсэн. 2017 онд хүн байгаль эрүүл мэндийн багш олимпиадад 1-р байр алтан медаль, 2020 онд зайны сургалтын шилдэгүүдийн нэгээр тодорсон. Багангийн заах аргын нэгдлийг 3 дахь жилдээ удирдан ажиллаж байна. Энэ хугацаанд Багангийн хамт олноороо дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Монгол хэлний маацын олимпиадыг сургуулийн хэмжээнд 4 дахь удагаар зохион байгуулсан. Багш эцэгхийн хамтын ажиллагааны хүрээнд алтан гурвалжин уулзалтыг зохион байгуулсан. Ажиллаж байх хугацаанд дараах шагналуудыг авсан байна. 2010 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хүндэт өргөмжлөл, 2010 онд аймгийн боловсрол соёлын газрын арга зүйч цол тэмдгээр, 2013 онд Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу медаль, 2020 онд аймгийн засаг даргын жуу хүчгээр тус шагнагдсан байна. Ингээд нийт оролцож байгаа багш нартаа амжилт хүсье.